одоо намын сонгуулийн хорооны гишүүд ингээл бүртгэл хийгээл явахаар бие биенээ харддаг гэд. Тэгээ одоо нэг нөгөө ярихад та хоёр бол одоо ингээд зэрэгцээ сууж байна. Гэхдээ энэ намын удирдлагуудтай ер нь эн чинь бол нэг тийм бичгтэйгүй юм байна шүү дээ. Нам өөрөө, нам гэдэг субъект өөрөө тэр ажиллаж байгаа хүмүүстэй ямар нэгэн байдлаар тийм тэрийг нотлох гэдэг их хэцүү байхгүй. Тэгэхээр энэ зарчмын асуудлыг сонгуульд оролцох гэж байгаа намуудтай тэр удирдлагуудтай энэ удаад бид нар аль аль нь хариуцлагатай орё гэдэг нэг тийм яриа хэлцээр хийж болдог болов. Байж болох болов. Гэхдээ ер нь бол энэ бол уг нь ойлгомжтой асуудал. Тийм ээ. Яг цаасан дээр хууль бол хууль. Улс төрийн намууд ч бас энэ дээр бас нэлээд хариуцлагатай хандах байлгүй. Ер нь бол сонгуул гэдэг чинь юу вэ? Сонгуулийн гол одоо зарчим юу вэ? Улс төрийн нам сонгуульд ямар хүрээнд яаж оролцох ёстой вэ? Ер нь тэгээд улс төрийн үйл ажиллагаа гэдэг чинь юу юм бэ гэдгийг хүртэл одоо бодож л энэ сонгуулийн үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй шүү дээ, тийм ээ? Зарим тохиолдолд энэ улс төрчдийн чинь заримдаа нэг тийм улс төрчид гэж бид нэг нэгээр нэрлээд байгаа боловч зарим нэг хүний тийм хариуцлагагүй энэ төр байдал харагдаалээ шүү дээ. Ер нь бол яг хуулийн дээр бол намууд одоо яаж нам хөвсөл яаж оролцох вэ нэрдэж тий. Хууль бол яах вэ? Тэгэхээр бид бол хуулийн дагуу хэрвээ хууль зөрчсөн үйлдэл гаргах юм бол арга хэмжээ аавна. Ловсон жив дарга өвтөр томилогдсноос хойш 2 сонгуул зохион байгуулсан. За нэг сонгуул дээр нь бол 3 намыг хассан. Бүртгэхээс одоо хүртэл гомдолтой байгаа. Хууль нь тэгээ бичсэн учраас хасхаас өөр арга байхгүй. Сонгуульд оролцуулаагүй. Тэр 3 намыг хууль заасан хугацаанд санхүүжилтийн тайланг ирүүлээгүй. Тий, ирүүлээгүй. Тэгэл хуулинд юу заасан гэхээр тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй бол бүртгэхээс татгалзнаа л гэсэн заалт байдаг. Тэгээ бүртгээгүй. Тэр 3 нам одоо хүртэл гомдолтой байдаг. Тэгээд бид бол хэлдэг. Ер нь бол хуулиас одоо хэрэгжүүл. Хэрвээ хэрэгжүүлэхгүй бол хууль заасан арга хэмжээ авна. Одоо ч гэсэн энэ 12 оны сонгуульд намууд одоо энэ хуулиа хэрэгжүүлэхгүй бол тэр арга хэмжээг бид нар аавна. Бүртгэхээс татгалзна, нэр дэвшигчээс нь хасна гэдэг ингээ хуулийн заасан. Нэр дэвшээд сонгогдсныхын дараа төр өмнөлхийн бол хүчингүй болгоно гэж заасан. Ийм юмнуудаа одоо тэр энэ хасагдах хүчингүй болгох энэ юм одоо 12 тий. Яахгүй тулд өөрснөө их сайн ажиллах хэрэгтэй. Манай намууд ч гэсэн энийг бол бас ухаарч ухамсарлаж ажиллана гэдэгт бол бид нар бас итгэлтэй байгаа. Тэгээ ер нь бол энэ одоо их хариуцлагатай сонгуул төрийг одоо төхнүүлэх ийм том сонгуульд бол намууд, эвслүүд энэ улс төрийн аль аль талаас нь хүмүүс ерөөсөө нийт хүлээц бол нэг тийм шудраг одоо бид нэр хараад л шүү дээ. Оросд юу болоод байна. Одоо хэдхэн хоногийн дараа баг болох гэж байгаа сонгуулийн өмнө яаж шудраг сонгуул явахын тулд яаж оволцож чинь тийм ээ. Тэгэхээр бид нар ч гэсэн энэ шудраг тийм л болохын төлөө яагаад л тийм л учраас энэ нэг ийм л асуудал байна л да. Санал хураалтын дүн одоо бодолчлаа гээл одоо 8 онд чинь чихтэй хэл юм боллоо шүү дээ тийм ээ. Энэ сонгуулийн хуулиар бол энэ санал хураалтын дүнг бодлуулах ямар ч утгагүй болгоцсон. Тийм зохицуулт орсон. Яагад гэвэл санал хураалт дуусны дараагаар тухай одоо хэсгүүд дээр байгаа энэ машин чинь бол саналын хуудсыг зургийн хэлбэрээр аваад хадгалж штэ. Санамжинд хадгалж. Тэгэхээр зэрэг нам бие даагч хэрвээ одоо бие даагчийн ажиглагч хүсэлт гаргавал улс төрийн намуудад энэ саналын хуудасны файл одоо тийм одоо дүрс болон тоон хэлбэрээр энэ саналын хуудасны энэ хадгалагдж байгаа мэдээллийг өгнө гэдэг юм хэлчихсэн. Гэхдээ одоо тэр чинь дурын нам нь аваад дараа нь хэн яг хэдийг авч бодтой нөгөө дүрсээ компьютерт хийгээд үзээ тоолоод гаргаад ирэх боломж нээлттэй болчихлоо шүү дээ. Гэхдээ тэрийг нэгэн толгойн илэрх тэр бодлын илэрх боломж нээлттэй байхад хэн наан нь одоо бодлуулъя гэж явах юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Түүнээс тийм юмыг хийж өгсөн л дөө энэ хууль нь. Тэгээ энийг бол бас энэ сонгуульд ямарваа сонирхолтой оролцох гэж байгаа хэрвээ этгээдүүд байдаг гэсэн бол бас анхаарасай л гэж бодож байна. Энэ бол хизээд илрэн шүү. Саналын энэ саяны хэлдэг бол энэ санал хураах авах тоолох машин байна шүү дээ. Энд байгаа мэдээллийг файлаар авах болцоотой болцсон. Хуулийн тэгээ заасан.
Тэгээ энэ одоо жишээлбэл нэр сонгогч бүрийн саналыг тэр зургийг аваад машин хадгалаад байгаа шүү дээ. Тэ? Зургийг аваад хадгалаад байгаа. Энийг л дараад нь нам хвслүүд аваад үзэх юм болцоотой болсон байхгүй юу? Одоо яг та хоёр бол нөгөө ажилдаа энэ автомат машина ерөнхийдөө мэдж байгаа болохоор яриад байна.